Сайн байцгаана уу? Туугис ТV бизнесээ хөгжүүлэх бизнес цэник сургалтын маань 6 дахь дугаар эхлэхэд бэлэн боллоо. За одоогийн сэдв маань 6 дахь хичээл чи ямар хичээл байгаа вэ? Баярхаа. За, ерөнхийдөө санхүү хөрөнгө оруулалт эрсдэлтэй холбоотой хичээлүүд явна юм бол. За. Тий. За, Мгм. тэгэхээр ямар ч хэлсэн одоо залуучуудаа энэ одоо хичээл сонсож байгаа бүх хүмүүсүүдээс энэ өдрийн мэнд хүргье. За, бидний өнөөдрийн одоо бас ярих нэг асуудал бол ер нь одоо энэ жижиг бизнесийн байгууллагад санхүүгийн асуудлыг хэрхэн яаж шийдэх вэ? Санхүүгийн менежментийн асуудлууд маш их зүйл хүчтэй яригдж байгаа. За тэгэхээр энэ санхүүгийн одоо асуудал шийдэхин тулд одоо жижиг дунд бизнес эрхлэж байгаа манай залуучууд бол санхүүгийн өргөн мэдлэгтэй байхаас гадна санхүүгийн тодорхой одоо өөртөө тохирсон өөрийнх нь хэмжээнд бас суралцаж мэдж авах хэрэгтэй. Тэгээ санхүү бол нэг талаас харах юм бол тухайн одоо бизнесийн одоо байгууллагын ялангуяа жижиг бизнесийн байгууллагын амьдрах чадварт маш их нөлөөлдөг бас тодорхой хэмжээний хөрөнгө мөнгөтэй холбоотой асуудал байна. За санхүү бол яг зөв нэг талаас ахад бүртгэл тооцоо судалгаан дээр явж өгдөг боловч нөгөө талаас санхүү маань өөрөө үр ашигтай одоо тэр зөв удирдсан зохион байгуул тэр хөрөнгийг зөв одоо удирдах явуулах чухал байдаг. Тэр жижиг бизнесийн байгууллагууд одоо сүүлийн үеийн санхүүгийн одоо асуудлыг ярьж байхад хамгийн тулгамдж байгаа асуудал бол үндсэн хөрөнгө байдаг. За ер нь одоо манай Монгол улс ер нь дэлхийн одоо энэ зарим одоо буурын хөгжилтэй хөгжиж байгаа орнуудын жижиг дунд бизнес эрхлэгчдийн нэг тулгамдсан асуудал энэ үндсэн хөрөнгийн асуудал. Ерөнхийдөө дандаа түрээс буюу ямар нэгэн одоо өөр бизнесийн байгууллага үйл ажиллагааны доор энэ төр явуулдаг. Ингээд санхүү эдийн засгийн хувьд бол байнгын түрээслэлүүдийн хэцүү. Ер нь үйлдвэрлэл явуулж байгаа хүн бас ингээд хөрөнгө санхүүгээ зөв зохион байгуулж зөв тооцож явахгүй бас асуудалтай байдаг учраас ер нь үндсэн хөрөнгийг одоо хэрхэн яаж зөв одоо ашиглах уу, хэрхэн яаж зөв удирдах уу гэдэг бол байгууллагын санхүүтэй шууд холбоотой. Тодорхой одоо бизнесийн байгууллагын санхүү одоо хамгийн нэгдүгээр одоо үндсэн хөрөнгө нь юу яах вэ? Байшин барилга, тоонд хөрөмж, машин механизм, хажууд нь яж байгаа одоо тэр байгууламжууд, за тэн дотроо үйлчлэгээний одоо чиглэлийн өдөртмийн ажилчдын тоол хүнсээ иддэг жижигхэн хөрхэн цайны газар гэдэг ингээд санхүүгийн одоо тодорхой энэ шаардлага зайлшгүй одоо бизнес тулгамддаг учраас энийг зөв шийдэж явах гэж чухал. За дараагийн одоо үндсэн хөрөнгө маань өөрөө тодорхой хэмжээгээр одоо тэр байгууллагын үйл ажиллагаанд маш хүчтэй нөлөөлөх нь ойлгомжтой. Мэдээж одоо өөрийн үндсэн хөрөнгөтэй одоо сайн бизнес гэж байгаа жижигхэн бизнесчнэр бол үнэхээр одоо ашиг олох сайтай зах зээл одоо ажиллах бүрэн боломжтой байдаг. За нөгөө талаас нь бас нэг хөрөнгөний асуудал бол эргэлтийн хөрөнгөний асуудал. За эргэлтийн хөрөнгөгээр одоо ерөөсөө энэ жижигхэн бизнес маань хөдлөхөд маш хүнд. Тэр болгон одоо банк санхүү гаднаас зээл тусламжаар мөнгө зээлэд аваад төсөл хөтөлбөр хэрэгжүүлж явах төвөгтэй ялангуяа жижиг дунд бизнес эрхэлж байгаа хүмүүсүүд. За томоохон бизнес эрхэлдэг одоо уул уурхай гэдэг юм уу, байрлал гэдэг юм уу энэ салбартууд болно. А жижиг дунд бизнес эрхлэгчнэрт бол энэ эргэлтийн хөрөнгөний асуудал нэлээд бас тулгымцсан асуудал байдаг. Тэгэхээр санхүүгийн одоо мэдлэг чадварын одоо хамгийн гол одоо бас авч явах хоёр үндсэн асуудал байгуулгадаг үндсэн хөрөнгө байгууллагын эргэлтийн хөрөнгийг зөв зохистой удирдах түүнийг одоо үржигтэй зөв зохистой ашиглах явдлыг чухал байдаг. За санхүү бол нэг талаас өөрийнхөө хөрөнгөийг зөв удирдан зохион байгуулах, зөв одоо чиглэлээр хуваарлах, зөв зарцуулах энэ одоо үүрэг бол яхахгүй санхүүгийн одоо менежер тулгамддаг. За ер нь жижиг дунд бизнесийн санхүүгийн менежерийн одоо хамгийн гол юм бол орлого зарлагаас гэхээс илүү үйлдвэрлэлийнхаа үр ашгийг дэвших тал дээр сая ярьсан үндсэн болон эргэлтийн хөрөнгөний асуудал, дээр нь санхүүгийн бүртгэлийн асуудал, дээр нь нягтлан бодох бүртгэлийн асуудлуудыг тодорхой хэмжээнд сайн мэддэг чаддаг байж энэ байгууллага явна. Ер нь одоо энэ байгууллагын санхүүд одоо хамгийн гол одоо нөлөөлдөг одоо хүчин зүйл бол юу яах вэ гэхээр байгууллагын санхүүгийн үйл ажиллагаа доголдно гэдэг бол үндсэндээ тэр байгууллага алдагдaltaй ажиллаж байна. Нэгдүгээр хоёрдугаар дампуурах маяг руу орж байгаа учраас санхүүгийнхаа одоо ямар тооцоо судалгаан дээр ямар одоо үйл ажиллагаанд авч ийн гэдэг заавал сар болгон өдөр тутам жил тутам хийж байгаа тайлан баланс дээр заавал анализ дүгнэлт хийж явах хэрэгтэй. Ер нь санхүүгийн менежерийн ганц удаа барьдаг ажлууд ерөөсөд бүртгэл судалгаагаас илүү тайлан баланс дээр хаана навдаж чинь хаана ашигтай ажиллаж чинь түүнийг одоо олж одоо сонгож судлаад түүн дээр арга хэмжээ аваад явах юм бол
байгууллагын санхүүгийн үйл ажиллагаа бас тодорхой хэмжээний одоо хууль дүрмийнхээ хүрээнд зөв явах бүрэн боломжтой. Тэр нь олон улсын банк санхүүгийн энэ одоо менежментийг ингээд харж байхад байгууллага өөрийнхөө байгаа үндсэн болон одоо бусад шаардлагатай хөрөнгө одоо юу гэдгийг шаардлагагүй байгаа хөрөнгийг өөрсдөө зах зээлд арилжаалах явдлууд их чухал байдаг. Яг одоо хөрөнгөний зах зээл буюу одоо мөнгөний зах зээл дээр бизнесийн байгууллагуудын одоо сүүлийн үед оролцож байгаа нэг гол үйл ажиллагаа яг харахгүй одоо өөрснөө санхүүгийнхаа хөрөнгө чадварыг одоо сайжруулахын тулд хөрөнгөний зах зээлээс хөрөнгө татамт төлөвлөж байгаа. Хувьцаа худалдаж авч байна, бонд худалдаж авч байна. За сүүлийн үед одоо тодорхой хэмжээний одоо янз бүрийн бас үнэт асуудал гарч байна. Энэ үнэт асуудал худалдаж аваад үүнийгээр орж ирсэн мөнгө орж ирсэн орлогоороо үйл ажиллагаа явуулж түүнийг одоо үр дүнтэй захин зарцуулж чаддаг. Энэ бол яг харахгүй санхүүгийн байгууллагын санхүүгийн ажилтны менежментийн урчтуудаа шууд холбоотой. Тэгээ ер нь яг хуу энэ одоо санхүүг одоо зөв удирдна гэдэг бол ерөөсөө нэгдүгээрт одоо маш сайн санхүүгийн менежмент хийхэд бол сайн төлөвлөлт зохион байгуул, сайн судалгаа, дээр нь маш сайн одоо тооцоолол байх хэрэгтэй. Ялангуяа нөгөө дөрөвний хэлсэн үйл ажиллагаа, санхүүгийн үйл ажиллагааныхаа бүх л тайдан балансан дээр маш сайн судалгаа шинжилгээ хийж нэгтлэн бодох бүртгэл одоо бусад одоо мэрэгжлийн аудитын байгууллага хөндөнгийн үнэлгээ энэ хэлж байж авдж байгаа одоо олохгүй байгаа санхүүгийнхаа асуудлыг бол зөв шийдэж явах нэг чухал байдаг. За нөгөө талаас жижиг бизнесийн санхүүг одоо ярихад бас том асуудал бол ер нь байгууллагын санхүүгийн үйл ажиллагаанд нөлөөж байгаа ямар хүчин зүйл гэдгийг олж тогтоох юм чухал. Ялангуяа одоо байгууллагын үйл ажиллагаанд дотооддоо юу вэ? Байгууллага дотроо. За мөн макро түвшинд юу вэ? Энийг бол олж судлах хэрэгтэй. Ингэсний үндсэн дээр тэр байгууллагын санхүүгийн үйл ажиллагаа эрүүл байж чадна. Хамгийн гол юм санхүүгийн үйл ажиллагаа эм зэгцтэй явахын тулд сайн нэгтлэн бодох бүртгэл, сайн одоо анализ шинжилгээ, маш их сайн одоо аудит төлөвлөлтөд одоо маш чухал үүрэгтэй байдаг учраас байгууллагын санхүү бол тэр чигээрээ тэр байгууллагын үйл ажиллагааг цааш нь авч явахад маш чухал одоо үндсэн гол үзүүлэлт мөн үү гэдэг харахгүй мөн. Тийм учраас хөрөнгө санхүү гэдэг энэ асуудлыг тодорхой хэмжээнд одоо өршөлтөй авч явахын тулд байгууллагын одоо орлого, зарлага, байгууллагын бүртгэл, нэгтлэн бодох бүртгэл, байгууллагын одоо тэр санхүүгийн баланс, байгууллагын одоо санхүүд нөлөөж байгаа хүчин зүйлсийг олж тогтоох нь чухал байдаг. Тийм. Ер нь яг хөө санхүүг ингээд одоо аж ахуйн нэгжүүдээр дижитал бизнестэй харж байхад ер нь юу хийх гэж санхүү дээр хадагдaltaй ажиллаж гэхээр нөхцөл орлого зарлагаа тооцох гэсэн илүү тодорхой одоо тэр байгууллагын үйл ажиллагаанд зайлшгүй шаардлагатай санхүүг зөв төлөвлөж чадаагүйгээс их алддаг. Төлөвлөлт маш муу явсан учраас. Төлөвлөлт муу энэ чинь тооцоо бүртгэл муу байна гэсэн. Тэгэхээр ер нь санхүүгийн үйл ажиллагааг гэдэг юунаас доголддгоо гэдэг ерөөсөө хариуцлагагүй санхүүгээс илүү төлөвлөлтгүй зохион байгуулалтгүй үр ашиггүй удирдсанаас шууд шалтгаалдаг. Тийм учраас санхүүгийн одоо үйл ажиллагааны үндсэн одоо хэд хэдэн төрлүүдийн шинжилгээ хийж явах хэрэгтэй. Бүхэл одоо байгууллагын санхүү дээр холбоотой ялангуяа хөрөг чадварын шинжилгээ, санхүүгийн одоо үндсэн одоо тайдан балансууд дээр шинжилгээ хийж явах хэрэгтэй. Өр чадвар одоо өр зээлэн дээр хийж явах хэрэгтэй. Ер нь тэгэл санхүүчид нөгөө тухайн байгууллагын тэр одоо тодорхой хэмжээгээр одоо туугаж гисэн чи банкнаас 100 сая доллар зээлэхэд 100 сая долларыг хэдэн сарын хугацаанд яаж төлөх үү гэдэг дээр хамгийн гол юм чи нөгөө тэр зөв одоо удирдлага зөв тооцоо судалгаа байж ижил тэр эргээд одоо тэр байгууллага төлдөг учраас өр төлбөргүй байх. Тэгээ одоо ашигтай ажиллахын тулд тэр санхүүгийн орж ирсэн мөнгөн хөрөнгийг үр дүнтэй удирдан зохион байгуулах, үр дүнтэй захиран зарцуулах, үр дүнтэй тэрнийг хянд шалгах ийм л үйл ажиллагаа чухал байдаг. Ер нь яг зөвхөн сайн бизнес рүү орох гэж байгаа жижиг дунд томоохон бизнесийн байгууллагын санхүүгчнэр бол голцоо юу руугаа их анхаарч явдаг гэхээр ерөөсөө байгууллагынхаа ерөнхий цаашдын ирээдүйн одоо санхүүд нөлөөж байгаа ирээдүйд орж ирж байгаа ашиг орлого ямар түвшинд байна гэдэг заавал олж судалж тэн дээр бол судалгаа тооцоолоод хийдэг. Ялангуяа математик талаас нь, статистик талаас нь, ер нь дата материал талаас нь мэдээс сайн судалгаа хийж санхүүгийн одоо үйл ажиллагаанд байгаа ямар нэгэн зөрчилдөлийг бол илрүүлэх бүрэн боломжтой байдаг учраас үүн дээр маш их сайн одоо тооцоо судалгаа хийж явж идэг. Ийм одоо дүр зүйл харагдаж байгаа. Яг нь ер нь зөвхөн санхүүгийн одоо энэ менежмент гэдэг талаас нь харахын тулд мэдээж сайн одоо удирдлага зохион байгуулалт төлөвлөлт сайн стратеги байгууллагын санхүүгийн үйл ажиллагаа цааш нь доголдолгүй авч явахын тулд маш сайн менежерүүд хэрэгтэй л дээ. Гэхдээ ер нь байгууллага дижитал бизнесийн байгууллагын санхүү гэдэг бол тодорхой хэмжээнд одоо бас
үүнийг одоо сайжруулах, түүнийг одоо цааш нь аваад явчих тэр боломж нь бол байдаг. Ягаад бол маш жижигхэн учраас дунд зүгээс тооцоо судалгаа тэр одоо алдагдлын одоо ямар нэгэн одоо ашиг машиг орлого зарлага хараад явхад бүрэн боломжтой байдаг. Тийм учраас санхүүгийн одоо үйл ажиллагаанд дагагдж байгаа гол хүчин зүйл юу вэ гэдгийг олж үзэхийн тулд тухайн байгууллагын одоо санхүүгийн мэрэгжлийн одоо албад нь өөрснөө тайлан тооцоо тэгээд одоо бусад одоо орлого зарлага мөн одоо санхүүгийн үйл ажиллагаанд нөлөөж болох хүчин зүйлсүүдийг маш сайн судлаад тэнд анализ дүгнэлт хийчих юм бол жижиг дунд бизнесийн байгууллагын санхүү бол аяндаа босоод ирэх бүрэн боломжтой гэдэг. Яг нь санхүүгийн одоо үйл ажиллагааг болон цааш нь сайн явахын тулд хөрөнгө оруулалт хэрэгтэй, эрсдэл хэрэгтэй. Тэгээд ингээд хичээл нь жоохон богинохон бас бидний орох учраас ер нь санхүүтэй холбоотой гол юм бол ерөөсөө тайлан баланс гэхээсээ илүү үйл ажиллагаа гэхээсээ илүү санхүүгийн одоо орлого зарлага гэхээсээ илүү санхүүд гарч болжгүй тэр адаа төсөл ашиг алдаглыг бууруулахгүй байх талаас нь сайн харж судлах хэрэгтэй. Ер нь бол тийм байдаг. Тийм яг ер нь сүүлийн үеийн бизнесийн байгууллагуудын санхүүгийн үйл ажиллагаа маш их сайжирж байгаа давуу тал нь зах зээл өгөөдрөж байгаа бараа бүтээгдэхүүн үйлчлэгийнхаа үн тариф, чанар стандарт, тээвэр, логистикийн асуудлууд дээр нь одоо бүтээгдэхүүн үйлчлэгээний цаашдынх нь одоо өрсөлдөх чадвартай холбоотой юм маш их судалдаг болсон. Тэгжээч өнөөдөр санхүүгийнхаа үйл ажиллагаан дээр бас дүгнэлт хийдэг болсон. Зөвхөн одоо мөнгө санхүү хөрөнгө гэж ярихаас илүү бусад нөлөөж байгаа хүчин зүйлүүдийг анхаардаг болсон. Тэгээд тусмаа одоо ажилчдын цалин хөлстэй холбоотой асуудал санхүүтэй шууд холбоотой. Ажилчдын цалин хөлсийг одоо тодорхой хэмжээнд сайн одоо өгөөд явах юм бол хөдөлмөрийн бүтээмжийн дээшлэхээс гадна байгууллагын одоо үйл ажиллагаанд орж иж байгаа орлого нэмэгдэх учраас ажилчдынхаа мэдлэг ур чадвар ажилчдынхаа нийгмийн асуудлыг шийдэхэд бол тодорхой хэмжээний мөнгө зарах хэрэгтэй хөрөнгө зарах. Ялангуяа эрүүл мэнд байж байгаа ажилчдын спортын асуудал, жилийн цагийн асуудал, ажилчдын одоо сүйдүүд яаж байгаа нийгмийн одоо өмнө хөдөлж байгаа нэг томоохон хариуцлага бол энэ бизнесийн байгууллагууд одоо тэр ажилчдын орон сууцны асуудал, хүүхдийн сургууль соёл, цэцэрлэгийн асуудал бүгд мөнгө хэрэгтэй учраас энэ чинь ерөөсөө энэ одоо бүхий л одоо байгууллагын үйл ажиллагааны зайлшгүй шаардлагатай мөнгө хөрөнгийг зөв тооцох юм бол энэ санхүүгийн одоо системд байгаа асуудлуудаа цогцоор нь авч үзчихэж л явдаг ийм л одоо асуудлууд байдаг. Ер нь яг зүгээр ингээд санхүүгийн чиглэлээс өрхий бид нэр одоо бас тодорхой хэмжээний яг мэржээгүй зарим нь мэдэхгүй байсан ч гэсэн ер нь санхүүтэй холбоотой асуудал дээр ерөөсө гол судалгаа их үндсэн гол тэр санхүү өдөрж явах юм бол ерөөсөө байгуулагдах маш сайн санхүүгийн алба байх хэрэгтэй. Мэргэжлийн алба. Мэргэжлийн алба гэдэг бол үнэхээр одоо бас тэр байгуулагдах тайлбар баланстай холбоотой, орлого зарлахтай холбоотой, үйл ажиллагаатай холбоотой, хөрөнгө оруулалттай холбоотой, эрсдэлтэй холбоотой бүхэл асуудлыг мэргэжлийн түвшинд шийдэж авах бүрэн боломж байдаг. Тэгэхээр жижиг дунд бизнесийн байгууллага санхүү гэдэг бол нэг талаас харах юм бол маш одоо зөв зөвтэй өдөртөөд явах юм бол боломжтой. Нөгөө талаас нь цохон санхүүгийн одоо талаар одоо тодорхой одоо сахилах хариуцлага авдах, санхүүтэй холбоотой үйл ажиллагаагаа одоо сулруулах, мөн одоо мэргэжлийн одоо байгууллагуудтай хамтарч ажиллаж сайн зөвлөгөө сургалт зөвлөгөө өгөөсөж санхүүгийн үйл ажиллагаанд оролцдог юм бол одоо өнөөдрийн зах зээлийн байгууллагууд ялангуяа жижиг дунд бизнесийн байгууллагыг ажиллаж байгаа бүр хөрөнгөний бүртгэл судалгаа муу байдаг тий. Төрөний менежер дагаад ягаад өөрийн үндсэн өрөнгөгүй өөр байрны хүний байрны түрээсний үйл ажиллагаа явуулдаг жижиг дунд бизнес бод амьдрахад хэцүү ш. Өөрийн гэсэн байртай болохын тулд санхүүгийнхаа үйл ажиллагаа сайжруулж ижил ашиг орлого нэмэгдүүлж ижил тэр байгууллага өөр одоо цаанаасаа дээд тусан жаа тодорхой хэмжээний үүдүүд өргөдөхөд явах бүрэн боломжтой байна. Тэгэхээр санхүү гэдэг бол яг одоо яг хүний үйл ажиллагаатай байгууллагын үйл ажиллагаатай шууд салшгүй холбоотой байдаг учраас маш их сайн анхаарч түүнийг одоо нэлээд тооцоо судалгаатай ингэж явах нь илүү үр дүнтэй байдаг гэж ингэж үздэг. Тийм. За ингээд санхүүтэй холбоотой бизнесийн зөвлөгөө хичээл ингээд дуусч байна. Нэмж асуух янз бүрийн гараад бас манай залуучууд подкастаас асуугаараа ерөн санхүүгийн сүүлийн менежерүүдийн ярьж байгаа нэг томоохон асуудал бол ерөөсө хөрөнгөний зах зээл дээр тоглолт их. Хөрөнгөний зах зээл хөрөнгө босгох. Эсвэл өөртөө байхгүй байгаа хөрөнгийг татан төвлөрөх. Энд дээр маш их сайн ярьж байгаа. Ялангуяа бонд хувьцаа гаргах. Тийм ээ? Одоо гаргасан бонд хувьцааныхаа үр гөөжийг бүрдэхийн тулд маш их сайн ажиллаж байгаа. Ер нь олон улсын банк санхүүгийн байгууллагын өөрийнх нь зорилго ч гэсэн ер нь дэлхийн зах зээл дээр одоо хамаахан биржийн худалдаа хийж дэлхийн өндөр үн хүрж байгаа бүтээгдэхүүн үйлчлэгэн дээр бол сайн бас үйж шүү дээ. Одоо тоглолт хийж байна. Тэгээд Монгол улс ч гэсэн өндөр одоо нүүрсний экспорт зэсийн гарч байгаа экспорт бүтээгдэхүүн ч гэсэн биржийн худалдах үйл ажиллагаа орчтой шүү дээ.
Энэ маань өөрөө яагаад гэж нэг талаас одоо мэдээллийн технологийн өргөн ашиглаж байна. Нөгөө талаас хүмүүсийн мэдлэг чадварыг өндөр бол одоо өнөөдөр янз бүрийн одоо авилгал хээл ахуйн асуудал яригдж байгаа. Тэгэхээр ийм одоо юм дээр бол энд бас яригдахаас тийм боломж муутай энэ асар өндөр баталгаажсан сайхан хууль дүрмтэй дээр нь зохион байгуулалт аягүй сайтай ийм одоо бас бизнесийн талбар шүү дээ. Тэгэхээр энд одоо өрсөлдөж гарч ирэхэд тулд хөрөнгөний зах зээл дээр тодорхой хэмжээний одоо энэ томоохон компаниуд бол оролцож байгаа юмнууд одоо бас сүүлийн залуучуудын санхүүгийн мэдээлэл бол үнэхээр бас өндөр болсон. Тийм сайн одоо юу шилжих юм те одоо их мэрэгшиж байгаа. Ер нь бол тийм. Одоо энэ манай Монгол улсын банк санхүүгийн салбарын сүүлийн залуучуудын санхүүгийн мэдлэг нь бол сайн болж байгаа нь бол ерөөсөө хоорондын ярьж байгаа яриа судалж байгаа юм харахаар ойлгомжтой байдаг. Бизнесийн байгууллагынхаа бүтээтгүүний өөрийн өртгийг бууруулна гэдэг яхад чаал өөр юм ярьж байгаа байхгүй. Мөн бүтээтгүүнийхээ одоо өрсөлдөх чадварыг сайжруулах гэхэд л асас эдийн засгийн санхүүтэй холбоотой мундаг асуудлыг ярьж байгаа. Хэмчлэн ингээд одоо сайн судалгаа шинжилгээ суурилж ингэж явна гэдэг бол ер нь байгууллагын одоо санхүүгийн үйл ажиллагааг бол тогтвортой авч явах бүрэн боломжтой гэж байна. За ингээд хүүхдүүдтэй баярлалаа. За яг Батбаяр ахын хэлсэн сэдв надтай их ойрхон болоод ирсэн. Яасан гэсэн чи манай хамтдаа подкастэнд миний шав орсон байхгүй юу? Нэг эдийн засагч хичээдээ. Тэгээд хэлжсэн ямар ч байгууллага те жижиг дунд бизнес эрхэлж байгаа, анхлан эрхэлж байгаа хүмүүс ерөөсөө санхүүгээ эхнээс нь зөв байлгах ёстой. Тэгээд нөгөө санхүүгийнхаа одоо тайлан балансаа яг зөв гормоор нь яг зөв системээр нь бариад сурчвал тэр байгууллага яаж томорж, яаж өргөжжсэн ч санхүүгийн алдагдлалд ордоггүй, эдийн засгийн уналтанд ордоггүй. Санхүү бол хамгийн чухал гэж ярьжсэн. Сая та гоё нотлоод өглөө. Маш гоё энэ чи ерөөсө бүх талаас нь хэлчлээ. Ерөөсө санхүүгаа яаж төлөвлөх үү, яах вэ, ирээдүйг нь яахыг ерөөсө бүхэл талаас нь таас ингэ задраад ярьсан гоё юм. Тэгээ баярлалаа. Санхүүгийн сэдв яста супер таалагдлаа. За ингээ хоёлаа энэ удаагийнхаа хичээл ингээ болоо юу Батбаяр ах. Дараагийн сэдв. За болоо. Дараа нь хөрөнгө оруулалт эрсдэл.